За шууд борох байна. За би яг одоо дүндэмэн дүрх байдаг сүүлийн 4.2 цаад талбайд 5,000 худалдааны цэглэлээр барьсан. Ганжаа маркет дээр ирсэн байна. За энэ бол нөгөө Нямбатар дарга нэг удаа хүнсний хоол Солонгост ижинэ гэсэн бичлэг явуулсан да. Тэр газар яг өдөрт 65,000 хүн үйлчлүүлдэг энэ захаар. Солонгост ирсэн ерөөдөө гадны жуулчин болгонд энд ирж гудамжны хоол явуулж сонирхдаг Солонгосын гудамжны хоолны соёлыг үз танилцдаг. 65,000 хүн гэхээр бас асар их та өдөр болгон баг наадан болдог шиг сүг Улаанбаатараар жишиж ярил. За одоо яг их бороотой болохоос жуулчууд хэлж баг байгаа. Тэрийгээ дагаад хэдийн хулгайны цэцгүүд нь өцөөхөн байж магадгүй. За өмнө их жоохон духгүй бас нэлээд орой ирсэн. За өнөөдөр бол дөрөн жаахан эрт ирлээ. Тэгээд 50 удаан бүгдийн сайхан үл сонирхоод явъя гэж бодож байна. За 5,000 худалдааны цэг гэж байдаг гэсэн. За мэдээж хувцас, бүс бараа олон төрлийн жижиг худалдааны цэгүүд байхаас гадна ийм хоолны ингээд бүтэн хэдэн гудамж ингээд амсан ийм хэсэг хүнд бол байдаг байна. Тэгээ энэ одоо Солонгосын Runman гэдэг юуны телевизэн шоу байдаг. Тэнүүгээр гарсан мөн Netflix дээр маш олон одоо том баримтат кинонууд болж гарсан юм байлээ. За Солонгосын бас нэлээд олон кинонууд болоод телевизэн шоунууд энд хийгддэг. За энэ гоё corn dog, бяцлагтай corn dog-ны юм газар бүфет байна. За жуулчдууд энд бол маш их ирдэг. YouTube дээр бол Ганжаа маркетын тухай олон сонирхолтой бичлэгүүд байдаг. Ингээд шууд эндээ хийгээд Солонгосын гоё сонирхолтой хоолуудыг ингээд хийгээд өгдөг байна. За ийшээ ингээд дөнгөж захаас нь орж ирж байна. Олон төрлийн сонирхолтой хоолнууд бий. За зарим гэрнүүд нь их олон хүн ойчирсан байт юм байна лээ. За тэр ойчиртай газруудыг ингээд шагаагаад харвал тэгээд дандаа телевизийнхаа шоугаар гарсан тийм л газар. За энэ бейкритэй газар баг шүү. За монголчуудын мэдээ түндэмүн гэдэг зах дээр ойрхон байдаг. Түндэмүн гэдэг дүүрх юм уу? Ойрхон байдаг. Монгол 5 гэж байдаг. Тэрнээс юу алхаад ичдэг ойрхон Ганжаа маркет гэдэг та бүхэн навир хэлж үзээгүй хүмүүс байл навир дээр Ганжаа маркет гэж биччихвэл за би нэлсэн дээр нь текстийн гаргач нь англиар бичин ч гараад ирдэм байлээ. Ганжаа маркет гэдэг. Тэгээ энэ бичсэн цэгрүү та бүхэн хагаад хүрээд ирдэн шүү. Майн wine макколи коктейл уугаарай гэж байна. Зэчэрч байна. За үнүүд нь бас гайгүй юм байна шүү дээ манайхаа. Макколи гэдэг нь 5,000 вон. Өөр одоо бусд нь мэдхгүй юм байна. За ингээд зайц мэдсэн нэг 5,000 вон гэх ийм хүнтэй байдаг байна. За энэ дөнгөж захаараа орж иж байгаа. Захаараа орж иж явах их бас сонирхолтой гоё шарсан баяншны газар байна. Шарсан баяншууд. За энэ дандаа баста эмэнэр ижтэй. За энэ харж ийн ингээд телевизэн хот нэвтрүүлгүүд үчээ ингээд хийдэг. За энэ хоолны үнүүд нь 8,000 дунджаар 8,000 7-8,000 вонтой юм байна. 16 за 20,000 төгрөг юм байна да үнүүд нь. Монгол мөнгөөр за Солонгост ер нь гудамжны хоолой дунджаар 10,000 вонтой юм байна. 10,000-аас доошо 8,000 цангатай байна гэхээр бас боломжийн хямдхан байна гэсэн үг юм байна. Солонгос бас юм уу те. За би шаримд нэг дуртай. Би дуртай шарим. Тэгээд за энэ далайн гаралтай хоолууд байна. Энэ нөр түүхийгээр нийтдэг дээд зэргийн чанартай махтай. Энэ хоол 21,000 түүхийгээр нийтдэг юм байлээ. Өмнө нэгтэй бас ицээ гахаа. Түүхий мах хайдаад ингээд сууж байгаа угаасаа сууж байдаг. За аваа явж болно. 6,000 вон, 6,500 вон нэ. Батлаа олон төрлийн юм юм байна. Уух юм. Сөөжүүрийн олон төрлийн уух юм зардаг газар байна. Сөөжүү сахин сахуулаад виски. За энэ зарим онгоо ер нь бид энэ үдээс өмнө их хүн багтай.
Тэгээд орой болох тусам орой ингээд нэг 11 хүртлийн хүн өстэй битүү шавчдаг юм лээ. Тэр орой их хүмүүс суудаг байх. Энэ бэлэн гомингуудаар бүдээжиг юм элдэн усын хоол хийж өгдөг газар байна. Тэр одоо ингээс ажиллаад харж ирчээд ингээс сайхан 100 татцахаас сууцгаа чинь да. За ханьс хүн олдоогүй. Хүнтэй ханьсан бол энэ ч ингээс суугаад сайхан оройжм сонио ачин яриад сүүжүүд сууя гэж бодсон чи хүн олдоогүй. Тэгээд манайхан ч ажил ихтэй. Арга гүйц дээр нэг өдрийн цалин одоо дунджаар 150 мянган вон тэр 300 мянган төгрөгийн цалин авдаг хүмүүс нь өдөрт натаамд явахаар 300 мянган төгрөгөөр сайхан алдагдлах чинь хайрын тийм ээ. Тэгэхээр ингээд эми хөнгө алдахгүй тул ингээд би ч гэсэн хүмүүс садаа болоод хамт явъя гэж шалахгүйгээр за энэ гахаан тагилцаг байна. Гахаан стүүч нь энэ зүгээр үүний цорионы хэсэг гоё юм санаа боловсруулсан юм байна. Энэ нөгөө юу сүмдээ байна. Яг чавчаа байна чавчаа. Ингээд осон төрлийн гоё янз харагдаж байна тийм манайхаа. Аймаг гоё царайлаг байна. Thank you. За. За, эмээнэр бол энэ чи өстой орлогыг цөм хийж байна. За, энэ жимс хэрчээд бас зарчиж байна. За, ингээ энд нь суугаад хоол идээд хүүхдүүд харж байна уу? Анги хамт болноороо найз нөхдөдөө өстой зөө. Түлээ тоглосон. Ихэр мэдрэл янз бүр. Тэр урт харагдахнууд та бүхэн харуулаа би камера дээш нь өргөөд за би яг нэг 4 замын дунд баг шиг байна. Дээш нь өргөөд харуулъя. За, сая камера өргөд айдхаар 90 тойрон харуулж хичээлээ. Зарим эмээ дээр ингээ хүмүүс их очрлноо. Эмээнэр өстө завгүй мөнгийг бол өстө хийж ин да. Точод нөөцрлцсэн. За, гадаа боротоо болохоор бас яаралгүй сайхан 50 явнаа. Би ч барыг буцаад орж исэн гол юм гоё явах шүү. Юу тийш яв. Хөрч юм биш үстэй энэ ч чаа. За энэ тал руу явж үзье. 다 들어가긴 다 들어가. 아, 지금 두 개에서. Энд бас хоёр кинод гэж үзсэн юм байна. Харж байна уу? Зочдлуудын эзэн кинонд тоглох залуу. Энэ хүн дээр чоод ижсэн байна гэж зураг нь тавьчих. Вау. Энэ нөгөө юу вэ штэ? Хин энэ чи иржсэн юм штэ. Сая Гордон Рамсей гэдэг хамгийн галтгоо гэж мэддэг багтаа телевизэн шоугаар авдаг Английн тоглож байдаг маш олон телевизэн хоолны шоунуудтай эзэн. Тэр хүн энэ дээр ирж ээж бай энэ хүн дээр. Энэ дээр дандаа олон одууд ирж ирсэн байна. Алталтаа ингээд зургуудад ярьсан. Хоолоо 2000 оноос
шараарыг 5,000 вон сөөжүү хэдий гэсэн юм бэ? Сөөжүү 5,000 вон. Энд чи сөөжүү шараарыг хоёрын үнэ нь адилхан юм биш. 5,000 вон гэж. Яа одоо ингэ. Гордон Рамзегийн сөөжөөсөн газар суу юм бас. Байна. За гэх юмчлэнгээр дэлхийн алдартай хүмүүс энд ирдэг гэсэн. Яг нь Солонгосын нэг хамгийн алдартай хоолны боломж гээд ерөнхийдөө Солонгос ирээд Сөүл ирээд юу үзэх вэ гэд хайхаар шууд хамгийн ихний үзэх ёстой 10 зүйлсийн нийт заашгүй Панжа маркетд байдаг. Тэгэхээр арга байхгүй ингээд хатан татны олон хүмүүс ирдэг байна. За энэ дэстэй юу хийгээд байна? Нөгөө юуны Squid Game киноны жихийг хийцгээж байна энд өөрсдөө. Харж байна. Where you from? Uzbekistan. 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 Энэ Узбекистан залуу гэж авчих шүү дээ. Squid Game киноны юу хийж байна? Жихийг хийж байгаа юм байна. Энэ Узбекистан нөхөр энд лангуу аваад ажиллаж байхад бодоход манютны юм аваад ажиллаж болдгийм болов. Энэ халбай түрээсч авч аваад энд юм хийвэл сайн гэж байх уу? За бодомжны хоолн дээр яг энэ хоолны хэсэг дээр бол нэг хүнд нэг тийм том талбай хэрэггүй юм байна. Ерөөсө 2 квадрат 2 м квадрат 2 хагас за 3 м хүрэхгүй талбайд л гэж ингээд хоол бас хийчдэг. Нэг хүний менюг харах нэ 10 хэдэн төрлийн хоол бол хийчдэг юм шүү. Одоо хажаа нэг меню нугаач Пинчан нуудлс гэдэг 16 төрлийн хоол төрлийн одоо юм бол менюн дээр харагдчих байна. Ингээд бэлтгэл хийгээд авчиж чинь харж байна. Энэ бэлтгэлүүдээ яг өөр газар шиг хийлээ гэж магадгүй. Эсвэл өдөөс өмнө энийг хийгээд оройд энийг зардаг гэж магадгүй. Ингээд үндсэн бэлтгэлүүдэд хангаал 2 м гарan 3 м хөрөхгүй талбайд л ингээд 16 төрлийн хоол гаргачихд юм бэ. Хоолны үнэ тэгээд 7,000 8,000 вон. Сэтэлчгээр ингээд 25,000 вон, 27,000 вон. Та бүхэн 2.5-аар үрж ирээ. Вон 2.5-аар үржихэд ирэхэд гараад ирчих байлээ. Шарсан баяжны газар байна. Тэд манай хуушур байна шүү дээ. Fried dumplings ч баг хуушур байна шүү дээ. Шарсан баяжны газар. За энэ жимсний энэ миксер коктейлүүд их гоё юм байна. Жимстэй ус шүү дээ. Тэгээд тэр харж ийн өнүүд нь харж ийн цаана. Нэг жимсээрээ буюу бананаар хийвэл 3,000. Pineapple 4,000, orange 5,000, grapefruit 5,000. За олон жимсээр хийвэл 5,000 вон болчихсон юм. Нэг жимсээрээ хийвэл ингээ 3,000 зам гэх. За хоол бас аяллаа нэг гоё сонирхолтой хэсэг. Бас ганцаараа яг хүний давуу тал нь хүссэн юм аа гоё байгаа гэдэг. Олон төрлийн хүмүүстэй явхаар тэд чинь гудамжны хоолыг бас зарим нь их дургу найдваргүй гэдэг ч юм уу гэсэн юм уу мэдэхгүй. Зарим хүмүүс нь гудамжны хоол нь их дургу байд юм байна лээ. Тэгээд гудамжны хоол идъя гэд уриалгангууд нөгөө чинь идэхгүй байхгүй гэд за яг нөгөө нэг олонхон дийлээ дагуулаа явчихаар дараа нь ийм ч мяа байсан, тийм ч мяа байсан гэд өглөө залхуутай. Тэгэхээр ингээд тийм хүмүүстэй мэдээж сонирхолтой нийцэхгүй юм чинь явахгүй байсан дээр байдаг. Амар тэгээ заримдаа ингээд
내일 회사 가서 ганцаараа баг ингээд хүссэн юм а сонгоод эдгээр ингээд яг шууд хичээл наймаалж энэ бол шууд өгчдөг. Өмнө ихтэй бас ингээд хэд наймаалж амдэр нийдээд за тэр амдэр нийцэн бичлэгээ Facebook дээр лайв энэ төр тавиад зараа нь бичлэг хийгээд энэ төр тавиад манайхан намайг өстө алсан комментоор дүүжилж алсан. Чам шиг муу хорхоо идэг хужаа Монголд байхгүй ч гэлүү монголчууд хорхоо идэггүй чи хужаа болохоор хорхоо идчихлээ ч гэлүү. Тэгээд далайн одоо далаатай ойрхон байвал бид загас 8 житгэл байсан байх л та. Далаа байхгүй юмыг одоо яаж идэх юм бэ? Манайх эртээр үсээ идэггүй ч гэж ах шиг байхгүй юм яаж идэх вэ? Тэгээд байсан бол итгэл байсан байлгүй дээ. Тэгээд баахан хүмүүс алуулсан. Тэгэхээр энэ удаа дахиад 8 жилд яах вэ? Миний ганц ойлгодгүй юм. Дог бүги гэдэг байгаа нэг сони юм үнэхээр идэж бардгүй. Хөлбөг гэр амнаас эвгүй оргол унчих гад байдаг. За энэ хамах өдрийг бол скот масуулаад тавьсан байна өө. Тэр энэ төр бол болж шít. За идэр. За ерөөхдөө нэг ийм юм стил ийм юм байна лөө. Alright guys, so that is the sauce with the yellow color. So if you don't like spicy, you dip it a little bit and see. 공이죠. 혹시 한 10분에 걸릴까요? За явж байгаа нэг энэ газар орж ирээ сууч та. Түүгийн махтай. Түүгийн махаар үйлчлдэг ресторан байна. Тэгээд ерөөдөө тартар буюу энэ Францаас гаралтай хоолтой. За энд бас октопустай буюу энэтэй. Я харж байна. Тартар гэдэг энэ бол түүгийн махтай байгааддаг. Энэ шууд түүхийн элэг байна. Түүхийн элэг энэ одоо хүзээ нь одоо цархин одоо болсон байл үү гэдэг. За энийг бас их гоё байгаад оюун амттай байт юм байлээ. За энэ түүхийн одоо юу юм бэ? Нэр нь мэдхгүй байгаа дээ. This for me? За. За энэ миний захиалсан үүтэй. Түүхийн махтай юу вэ? Chop chop. Thank you. Oh, thank you. Yeah. Түүхийн махтай аржин. За энэ бибимбап байна. Түүгийн махтай бибимбап нэг л хэлээ. Сөөжгүй дараас боос. Түүгийн мах яагаад гэдэг тийм ээ. Тартар бибимбап гэж нэрлэжээ өөрсдөө. Энэ хоолыг бол тартар чинь Францын түүгийн махаар хийдэг, дээд түүгийн махаар хийдэг хоол байдаг тийм. Тэрийг ингээд солонгосынхоо бибимбаптай болоод тартар бибимбап гэж нэрлэсэн байна. Юуныхаа цотогоо олж гарах дагуу амттай. Юу амнаас унах гэдэг айгүй юм. Юутай дараалмаа юм бэ? Сөөжгүй ямарсан дараалахгүй явахгүй нэ.
энэ сүмний ачаартай бас өччих. Энд нь явахгүй энэ ер нь одон цааш явахгүй нэ. Next red. No. Like this. Next. Green one. Excuse me? Where are you from? Hi. Mongolia. Mongolia. So your language, I just figured it out. What language is it? Where are you from? Japan. Japan. Japan? Yeah, Are you looking I know. another country, right? Maybe My Iran, father from- Iraq. My father from Indonesia. Okay. Yeah. Hello. Hi. Where are you from? My sister. Yeah? Yeah, my sister. Nice to meet you. I'm from Mongolia. My name is Mark. Matt. Nice to meet you. Oh, it's not a shock accent. О, за. Рестораныг ч хутгаад гэж мэдээ. Би өнөө шууд түүгийн махын ялгаад идээсэн чинь ичгүүч ирээд юу яагаад гэсэн сайн хутгаад гэж янз юм. Одоо харин нийт гайгүй байна. Гэж магадгүй. Оо, дэжүү. Одоо түүгийн мөвийг мэддэг юм уу адаг байна. 아야 오늘 겨울대는 어떤 대로 다 보면 누가 있나 핫달 비브만 전가 놓지를 아무것도 갖고 있지 아무튼 내 기축이야 거의 아이들 있는 게 생각다 이제 뭘 울무 저 이렇게 웃는 아이들이 생각다 아이들 큰 느낌 거의 아트락티브한 이유일 수도 다음 이렇게 뒤쪽 없는 일 주제고 이 자꾸 학생 과도도사 이렇게 우리 자 우리 일 주제가 그래 인터뷰 아이디 많이 봤어 아 이제 뒤쪽 전부터 내가 갖고 있는 두기 막대 다 따라오자 Jak mnie tak hojnie pochą, gdzie was nie było, to jest ben. Trong bây giờ nó có không, anh ông sẽ gửi mà nó mong có đem được chiếc TV này nhá. Ra 주도, ini talking, 아이 때부터 딱 됐다 근데 왜 이랬다? 빈친이 거의로는 샹카이 오페. 나라긴 똑바로 샹카 갔어. 술 테니스 난 올 거셔는 그때 배울 봤어. 이제 거기다 그냥 다. 왜 나올 때? 자, ямар ч гэсэн бибэн баба. Түүгийн махтай бибэн баба дуусгасан шүү. Сөөжгөөс дуусгасан.